Улаанбаатар хотоос 1000 орчим километрийн одоо зайд байрлах Өсгөл аймгийн Улаан улс сумаас мэдээ сурвалжлагыг бэлтгэн хүргэж байгаа. За бид яг одоо Улаан улс сумын ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны одоо гадаа ирсэн байна. Нөхцөл байдлыг танилцуулахаар ирсэн байна. За ингээд давтагшаа орцгоё. За хүүхдүүд өглөө илрэл 5 намрын илрэлд хичээлдээ байхдаа ингээ гутлаа яашаа солиод тэгээ ийшээ хувцснуудаа хийгээд энд болохоор таавчгаа солиод дээшээ гардаг юм байна. За дээшээ хажууд болол жижүүрийн пост байгаа. За эмчийн болон галын аюулгүй өрсөн сэргийлэх өрөө. За тэр болохоор уулзалтын өрөө гэд байдаг юм байна. Уулзалтын өрөө бас шийдэж өгсөн юм байна. Магадгүй нөгөө аав ээж нь дотор байранда хүүхдүүдтэйгээ уулзах гээд ирэх юм бол энд уулздаг байж магадгүй. За энэ болохоор санал хүсэлтийн хайрцаг байна. За ингээд жижүүрийн пост. За үүдэр нэг оронгууд манай байр миний гэр гэдэг юм Монгол гэрийн үзүүлэн самбар байж байгаамаа. Маш гоё хийсэн байна. За тасаг болгонд юм дөрвөн ор байгаа. 2 давхар юм орнуудыг суйрлуулж өгсөн. За тэгээд хүнжил гудас ингээд бүгдийг ингээд. За энэ нэг хүүхдийн хичээлийн хуваарь бид нэр ингээд яг 10 жилийн сурагч байхдаа яг л ингээд хичээлийнхаа хуваарийг ингээд 5 өдрөөр нь ингээд бичсэн байдаг. Тэгвэл энэ сургуулийн хүүхдүүд мөн л адил ингээд хичээлийнхаа хуваарийг ингээд хөрхөн бичээд наацсан байна. Яг ингээд орныхаа хажууд наацсан байгаа. Сургуулийн дотор байрны яг хаалганых нь дотор талд нь болохоор дотор байрын сурагчдын төрөнгийн бүртгэл гэдэг ингээд бүх өрөөнийх нь ингээд үүдэнд хадаатай байд юм байна. Дотор байрны 8 дугаар тасгийн хувьд Мянгат малчин галсангийн гэр бүлээс энэхүү тасгийг тогтчуулав гэсэн юм номноос салдаггүй хүний ухаан их нойрноос салдаггүй хүний зүүд нэх одоо тэгээ доор нь Монгол ардын зүүр үг гэдэг ч юм уу те. За доор нь болохоор өглөө босоод хийх юм аа бод оройн унтахтаа хийсэн юм аа бод гэд. Одоо энд ингээд амьдарч байгаа хүүхдүүд маань яг энэ үгнүүдийг өдөрт өглөөд оройд нь за магадгүй бас чэйзэлсэн ч байж магадгүй. Энэ болохоор охтын өрөө юм байна. Тэгэхээр одоохондоо нөгөө нэг сурагчид амарсан байгаа учраас цоочтой байгаа. За ингээд түрүү хэлсэнчлэн ингээд коридороор ингээд дандаа ийм үгнүүд ингээд байж байгаа. За энэ болохоор тоглонгоо суралцъя гэж 6-7 насны хүүхдэд зориулсан юм танхим байгаа юм байна. За бүгдээрээ цааштай байгаа мэдээж нөгөө хүүхдүүд амарсан учраас одоо нөгөө хүүхдүүд энд амьдарч байгаа хүүхдүүдэд мэдлэг хүндлэх ясыг одоо сургах үүднээс мэдлээ, суралцъя, хүндлэе гэдэг ч юм уу те бас л нөгөө юм зурган постероор хүүхдүүдэд ингээд ойлгуулах гэдэг юм зурган постероор наасан. За энэ ширээ болохоор хүүхд нөгөө бид нар 10 жилдээ ч гэсэн яг энэ ширээн дээр ингээд суугаад хичээлээ хийдэг байсан. Яг л нөгөө хүүхд нарны дурсамж санаанд орж байна. Хүүхдүүдийн нүүр гараа угаадаг өөр байгаа. За гэрлээ асаахгүй бас ингээд мэдрэгчтэй. За энэ угаалт тур нь бол ийм ийшээ ингээд шанагдаад усаа хийгээд угаадаг. Хүүхдүүд урсан. За ингээд хүүхдүүд нүүр гараа угаах юм байна. Гарнуураа угаадаг өрөө. Энэ охтын өрөө. Мэдээж нөгөө нэг охид хөвгүүдээрээ ялгарсан. За одоо бидний орж ирсэн өрөө бол ингээд охтын өрөө. Ийшээ болохоор хөвгүүдийн ариун цэврийн өрөө байгаамаа. За нэг давхарт нь болохоор хоолны танхим буюу одоо хоол иддэг өрөө байгаа. За ийшээ ингээд авахаар мэдээж тоогооч ихчэн нар ингээд хоолоо хийгээд гэж байгаа. За өглөө болгон шинхэн талах мэдээж тоогооч нар хүүхдүүдтэй өгдөг байгаа. Яг ингээд өөрсдийн гараад барьсан шинхэн талахыг өгдөг гэж хэлж байна. За одоогоор одоо хүүхдүүд амарсан учраас зүгээр ингээд хийсэн талхнаас нь та нарт харуулж мэдээж ингээд барай нагаа. Өнөр нь бүр тасархаа. За дотор орныхаа дотор орчинтой танилцаад гарч ирлээ. Сургуулиас 5 орчим метрийн одоо даан гарах гэсэн 0. За энэ бол 0 хүүхдүүд орж бийцдэг 0 байгаа. 21-р зуунд бол ерөнхий боловсролын сургуулийн дотор байрны 0 ийм байгааг бол сүүлийн жилүүдэд маш их одоо шүүмжил яг энэ сонгуулийн үеэрч гэдэг юм уу
дотор байрны хүүхдүүдийн нойлын асуудлыг шийдэж өгнө гэдэг юм уу. Үеийн үед л нэг ийм нэг худлаа амлалтууд өгдөг байсан байгаа. За улаан улс сумын дотор байрны нойл бол харьцангуй болов цэвэрхэн. За өвлийн хүүтэнд ингээ хүүхдүүд гараад нойлд ингээд орж байгааг нь бол эцэг эхчүүд төдөөгүй өөртөө ч гэсэн маш их одоо хэцүү нөхцөл байдалтай байна гэдэг. За ингээд сургуулийн дотор байрны зүүн гар талд болохоор энэ уурын зуух байгаа. Уурын зуух болохоор одоо энэ цаатлынхаа сургууль болон дотор байрыг халаадаг. За Прониус үзэгч та бүхэнд Улаанбаатар хотоос 1030 км-ийн цаана байрлах Хүсгэл аймгийн улаан улс сумаас сурчлага мэдээллийг бэлтгэн хүргэж байгаа. За энэ дотор байрны хувьд 120 орчим хүүхдийг хүлээж авдаг. 120-аас 140 орчим. За дотор байранд бол 6 настай хүүхдүүд буюу 1-р ангиасаа эхлээд одоо энд суралцаж амьдарч хөгжиж ирсэн байд юм аа. За 40 гаруй ажилтнтай ийм дотор байрыг үзэгч та бүхэндээ танилцууллаа. За Хүсгэл аймаас хийсэн сурвалжлага үргэлжлэх болно.